За сайн өдрийн мэндэ. Тархины акр пэйж хуудсан дээр хэдүүлээ улс орноо Монголоо агуу болгон босгож эрцгээх үү гэдэг тийм мессеж тавьсан чинь маш олон хүмүүс одоо тэгэл да оролцъё л доо гэсэн байсан. Тэгээд бас талархалтай хэдүүлээ бас ингээл унжаагаал өлбгөр царайлал бүх юм болохгүй бүтэхгүй гэж гоншгоноос сууж хахаар ядаж нэг тийм зүрх сэтгэлээ амбица жоохон томхон тавиул хүмүүс нэг сайхан дагаад сэргээд босоод ирэх юм биш байгаа да. Энийг нийгмийн болохгүй бүтэхгүй гэдэгт чөдөрлөгдөж сууж хахаар болгоно бүтээн гэдэг нэг тийм толгой дээгүүр сайхан ингээд салхи татуулаад их тийм одоо сүр хүчтэй хямралаг болох юмсан гэсэн тийм мөрөөдөл тийм зорилгоо үднэс тийм тавьсан юм а. Тэгээд яг агуу улс орноо агуу болгохын тулд агуу хүмүүс байх хэрэгтэй болно. Нэг 10 агуу хүн нийлчихтэл дэлхийн хэмжээний том эзэнх хөрнийг байгуулж асан бидний их хааны өмнө туршлага байгаа. Тэгэхээр агуу хүмүүс бол цөөддгүй юм шиг байгаа. Насан чамаагүй юм шиг байгаа. Тэгээд агуу хүмүүс л агуу үлийг хийж хэрэгжүүлдэг. Тэгээ агуу хүмүүс тэнгэрээс ундаггүй, амьдрал дундаас магадгүй хамгийн хэцүү өртөө ширтэй байгаа, өвчтөе зовлонтой байгаа, өнчин ядуу байгаа, амьдралын нухчаанд нухлуулж байгаа хүмүүс дотор л агуу хүмүүс тэр дундаасаа гарч ирж чадах юм бол тэр дунд л агуу хүмүүс байгаа болов гэж бодож байна. Тэгж өөрөө зүтгэл тэмцлээрээ хүч хөдөлмөрөөрөө авиас бэлгээрээ тодорч гарч ирдэг учраас болохоос биш гинтхэн гэд богдхаан тодорж байгаа юм шиг өргөмжлөгддгөө агуу хүмүүс. Хүмүүсийг агуу өсгийг сорихын тулд асуудал бэрхшээлүүд маш их тийм одоо толгардаг гэх юм уу, асуудал бэрхшээл зовлон зүдгүүр дундор туучих хэрэгцээтэй гардаг. За тэгээд агуу хүмүүс хаана байдаг юм бэ гэдэг тэр агуу хүмүүсийн дунд л байдаг. Тухайлбал зүгээр жишээлбэл ой дотор хамгийн өндөр мод хаана байдаг вэ гэхээр хамгийн гүн шигүү ойд байдаг. Шигүүн ойн гүнд байдаг. Эргэн тойрных нь модууд маш өндөр ургасан учраас тэр модуудтай өрсөлдөхийн тулд ойн гүнд байгаа хамгийн өндөр мод хамгийн өндөр нь болж ургаж чаддаг. Яг тэрүүнтэй адилхан бид бүхэн хоорондоо эрүүлэр, шударгаар өрсөлдөж ийж, нэг нэгээ хурцлж ийж, нэг нэгээ дэмжиж ийж тэр агуу хүмүүсээ гаргаж ирэх ёстой болов гэж боддог. За агуу хүмүүс юу их вэ гэдэг тэр хэдүүлээ модороо л жишээлээд авах юм бол маш их хүчил төрөгчийг үйлдвэрлэх ёстой. Эргэн тойрондоо өр өгөөж, үр шимээ асар их ёстой болж урж байна. Маш их хатуу хөтөө ширүүн уран цахлыг сөрж урах ёстой болж урж байна л да. Тэгэхээр агуу байхын тулд бид нар одоо нэг ганцхан би гэсэн амин хувь хичээх үзэлтэй биш. Бид бүхэн улс орн гэсэн тийм амбицтай том зорилготой бас энэ дундаас зовлон жаргал дондор тэмцэж өрсөлдөж ургаж гарч ирэх ёстой. Маш их агаарыг цэвэршүүлж одоо сайн сайхан болох цэвэр агаар хүчил төрөгч үйлдвэрлэх ёстой болж урж байна. Маш өндөр ургах ёстой болж урж байна. Тийм учраас хэдүүлээ маш их суралцъя, маш өндөр ургая, чадлын хэрээр их хүчил төрөгч үйлдвэрлэе. Тэгвэл бидний дундаас тэр бидрийг удирдах жолооч чадах тэр агуу хүмүүс төрж гарах лөө гэж бодож байна. Тийм учраас агуу их болохын төлөө том өрсөлдөөн, том хамтын ажиллагаа, том найрал хөгжим шиг тийм одоо бие биенийг нөхсөн систем, симфони хөгжим шиг одоо салхинж, дуунж, навчинж, шууганж, сэрчгэнэнж одоо гэдэг тэнд байгаа хэрмэнж хамтдаа нэгэн найрал агуу симфони хөгжмийг хөшгүүлэх ёстой болж урж байна. Ингэж бид нар агуу үндэстэн болно. Бийг хичээсэн одоо гэдэг бусдад нэг ч хүчил төрөгч өгдөггүй, нэг ч навч унгаадгүй, нэг ч хохирдөггүй, нэг ч одоо өвдөөгүй тийм хүн хизээч агуу болж чаддаггүй. Нэг ч өвдгөө шалбалж үзээгүй хүн хизээч агуу болдгоо. Тийм учраас өвдгөө шалблах, алдах эндхийг бол бас одоо тусам магадгүй сайн байх гэж бодож байна. Тэгсэн байх тусмаа илүү сайн болов гэж бодож байна. Тийм учраас бид нар нэг алагчлахгүй хин хаана өнгөрсөн түүхийг нь шүүхгүй харин ч асуудал бэрхшээлтэй түүхтэй хүмүүсийг чангарах, босож ирэх, өндөр ургах их хүчил төрөгч үйлдвэрлэх тэр боломж гэж үзэж тийм хүмүүсээ харж хамгаалъя, тийм хүмүүсээ хайж алъя, тийм хүмүүс маань илүү нард гэрэлд өөрийнхөө хүч чадлаар тодорж гарч ирээсэ гэж бодож байна. Бас агуу хүмүүс өөрийн гэсэн тийм агуу итгэл үнэмшил үзэл санаатай байх хэвээр. Тэр үзэл санаагаа бид нар тэнгэр үзэл гэж ойлгож байгаа. Буддийн шашинд ч юм уу христийн шашныг би муу хэлээгүй тэнд гайхамшиг байгаа гэж итгэж үнэмшиж байгаа. Гэхдээ тэр бол буддагийн юм болохоос бидний юм биш.
Бидний юм болов сайнтайч муутайгаач савны өрлөгтчээр энэ тэнгэр үзэл энэ өвгдийнхээ урдныг мөрлөх ёстой болов гэж бодож байна. Ингэж бид нар ондоошлоо ялгарлаа хадгалж үлдэж чадна. Тэгэхээр ийм ондоошлоо ийм ялгарлаа хадгалж үлдэж чадсан. Тийм агуу их амбицтай тийм хүмүүстэй хамтарч ажиллахынсан тийм хүмүүсийг одоо байвал хэдүүлээ нийлээл да нэгдээл да улс орноо агуу улс болгон босгож ирээл та гэж уриалмаар санагдаж байна. Ингээд баярлаа.